Маркетингийн удирдлага, мултимедиа сурах хүчгийн 9-р бүлэг өрсөлдөөн, өрсөлдөгчийн шинжилгээ. Энэ хичээлээр бид дараах үндсэн дэд сэдвүүдийг авч үзнэ. 1-р өрсөлдөөн гэж юу вэ? 2-р өрсөлдөгчийн шинжилгээ гэж юу вэ? Хэрхэн яаж хийдэг вэ? 3-р өрсөлдөөний стратегийг хэрхэн яаж тодорхойлох вэ? 4-р өрсөлдөөнд компаниуд хэрхэн яаж ханддаг вэ? Энэ хандлагыг нь гаргаж ирэх юм аа. Эхний дэд сэдв маань өрсөлдөөн гэж юу вэ гэсэн асуудлыг хүндэх ёстой байна. Тэгэхээр өрсөлдөөн гэдэг зүйлийг үзэхээс өмнө бид нэр салбарын бүтэц гэдгийг ойлгох ёстой. Өөрөөр хэлбэл салбар гэдэг маань хэрэглэгчдэд бараа үйлчлэгээ санал болгож байгаа нийт нийлүүлэгчдийн цогцыг бид нэр салбар гэж ойлгоод байна. Тэгэхээр салбарын бүтэцээр бид нэр 5 хүчин зүйлийг авч үзэх ёстой. 1-р тухайн салбарынхаа өрсөлдөгч нар харах ёстой. 2-р тухайн салбар шинээр нэвтрэгчтэй аюулыг бид нэр тооцож үзсэн байх ёстой. 3-р орлуулах бараа үйлчлэгээнээс ямар аюул хурж ирж болох вэ? 4-р бэлтгэхийн нийлүүлэгчдийн хүч ямар байгаа вэ? 5-р худалдаа авагчдын хүч ямар байгаа вэ гэдгийг судлах хэрэгтэй байна. Тэгэхээр салбарын бүтцийн таатай байдлын шинжилгээ хийн гэдэг маань өрсөлдөгчийн шинжилгээгээ илүү цогц, илүү оновчтой, илүү олон хүчин зүйлсүүдийг тооцсон байдлаар хийж яах нь. За ингээд салбар гэдэг бол өөр хоорондоо орлуулж болох бүтээгдэхүүнийг зах зээл санал болгож буй бүсүүдийн багцыг салбар гэж хэлэх нэ. За салбарын өрсөлдөөний хэлбэрийг аваад үзэх юм бол дараах байдалтай байдаг. За салбарын өрсөлдөөний хэлбэрийг гаргаж ирэхэд бол 1-р нийлүүлэгчдийн тоо, 2-р бүтээгдэхүүний ялгарлаас нь хамааруулах хэрэгтэй байна. Нийлүүлэгчдийн тоо нэг нийлүүлэгчтэй бүтээгдэхүүнийх нь ялгар нь хамаагүй байх юм бол үнийг цэвэр монопол гэж хэлдэг. Цэвэр монопол. Өөрөөр хэлбэл нэг нийлүүлэгчд. Тэгэхээр цэвэр монополыг дотор нь хоёр янз ангилж болдог. Зохицуулалттай монопол, зохицуулалтгүй монопол. Зохицуулалттай монопол гэдэг бол төрийн зүгээс тухайн компанийг тухайн салбарт нь монопол байлгаад эхлэх юм бол энийг зохицуулалтаа. Харин зохицуулалтгүй гэдэг нь хоорондоо нэгдэж нийлэх эзэмших замаар монопол үүсэж байгаа юм бол үнийг зохицуулалтгүй монопол гэж хэлэх нэ. За дараагийн нэг өрсөлдөөний хэлбэр бол нийлүүлэгчдийг нь тооцоо бүтээгдэхүүнийхээ ялгарл бага байх юм бол үнийг үл ялгуурт олигопол зах зээл гэж хэлдэг. За жишээ нь бидний сайн мэдэх одоо уул уурхайн салбарууд бол үндсэндээ үл ялгуурт олигопол өрсөлдөөний хэлбэр байдаг. Жоншны уурхай гэж бодоход Монгол Российн Витмэтийн бор өндрийн уурхай жонш аль эсвэл одоо өөр хувийн үйлдвэрийн жонш хоёрын хоорондын бүтээгдэхүүний ялгарл бараг багхгүй. Тийм учраас эдгээр зах зээлүүд дээр одоо бараа үйлчилгээнийхээ шин чанараар өрсөлдөх биш. За бас дээрэс нь үнээрээ өрсөлдөх биш, өөр бусад хүчин зүйлүүдээр өрсөлдөх тийм боломж нөхцөл бүрддэг байна. За дараа нь бүтээгдэхүүний ялгарл ихтэй цөөн нийлүүлэгчтэй болоод ирэх юм бол үнийг ялгуурт олигопол гэж хэлдэг. За бидний жишээн дээр бол жишээ нь үр хол байдаг байна. За дараагийн нэг өрсөлдөөний хэлбэр бол олон нийлүүлэгчтэй бүтээгдэхүүний ялгарл багатай байх юм бол үнийг цэвэр өрсөлдөөн гэж хэлж байгаа. За бүтээгдэхүүний ялгарл нь их олон нийлүүлэгчтэй байх юм бол монополистик өрсөлдөөн гэж хэлдэг байна. За энэ өрсөлдөөний хэлбэрээ үзсэн бол одоо бид нэр өрсөлдөөнийхөө төвшинг авч үзэх хэрэгтэй. Тэгэхээр өрсөлдөөн гэхээр л заавал одоо бид нэр ижил бараа үйлдвэрлэж байгаа ийм хэрэглэгчтэй ойлгож болохгүй. Эднийг тодорхой төвшөнд ангилж үзэж явах хэрэгтэй. За нэгдүгürt нь брендийн өрсөлдөөн буюу нэгдүгээр төвшин өрсөлдөөн гэсэн. За жишээ нь бидний жишээн дээр бол Мөншийн эдийн засгийн дээд сургууль, санхүү эдийн засгийн дээд сургууль хоёр бол брендийн өрсөлдөгч нар. Яагаад тэгэхээр хүүхэд сургуульд орохдоо муйст орох уу, санхүүд орох уу гэж эргэлзэж тэнэглэдэг. Өөрөөр хэлбэл тэр хүний одоо барааны шийдвэр гаргалтын хувилбарт зэрэг багтдаг учраас үнийг брендийн өрсөлдөөн гэж хэлдэг. Тэрнээс биш хүн Мөншийн эдийн засгийн сургуульд орох уу, аль эсвэл нэг өөр жижиг хувийн сургуульд орох уу гэж эргэлздэг учраас нөгөө хувийн жижиг сургууль маань Мөншийн төвшөнд өрсөлдөхгүй байна гэж үзэж болох талтай байна. За хоёрдугаарт нь салбарын өрсөлдөөн байна. Тухайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа тэр бүх өрсөлдөгч нар бол салбарын өрсөлдөөний төвшөнд орж ирж байгаа. За бидний жишээн дээр бол эдийн засгийн дэд боловсрол олгодог хувийн, улсын бүх сургуулиуд бол салбарын өрсөлдөөний төвшөнд орж ирж байгаа. За гурав дахь нь бол хэлбэрийн өрсөлдөөн буюу ижил хэрэгцээг хангаж байгаа ийм өрсөлдөгч нарыг бид авч үздэг. Хүүхэд эдийн засгийн боловсрол олохоос гадна аялал жуулчлалын ч юм уу хуульч болж болно. Тэгэхээр эдийн засгийн сургууль, аялал жуулчлалын сургууль маань хоорондоо өрсөлдөж байна гэж бид ойлгож болох нь. За ерөнхий өрсөлдөөн байгаа. Дөрөвдүгээр төвшин бол өөрөөр хэлбэл хэрэглэгчийн мөнгөний төлөө явж байгаа бүхэл бүсүүд маань хоорондоо өрсөлдөж байгаа гэсэн үг. Хүүхэд дээд боловсрол эзэмших мөнгөөрөө машин худалдаад авч болно, аль эсвэл аялал жуулчлалаар явж болно. Ингээд ирэхээр аялал жуулчлалын компани их дээд сургууль маань хоорондоо өрсөлдөж таардаг байна. За хоёр дахь дэд сэдв рүү оръё. Бид нэр өрсөлдөөний талаар ерөнхий ойлголт авчихсан бол одоо өрсөлдөгчийн шинжилгээг хэрхэн яаж хийдэг вэ гэдгийг. Өрсөлдөгчийн шинжилгээ буюу өрсөлдөгчөө судлахдаа бид нэр аад нь стратегийг маш сайн судлах хэрэгтэй. Ямар стратеги баримталж чинь, ямар арга замаар өөрсдийнхөө зорилгод хүрээд байна.
Хоёрдугаарт нь тэдний дэвшүүлээд байгаа зорилтууд юу вэ? Бидний зорилтуудтай давхцаж чинь үү? Яаж байна гэдгийг харах хэрэгтэй. Гуравдугаарт тэдгээрийн давуу болон сул тал ямар байна гэдгийг харж үздэг байна. Нэгт нь бид нэр стратеги судлах хэрэгтэй гэсэн. Тэгэхээр энэ стратегийг судлахад үндсэндээ ижил стратеги группд багтаж байгаа өрсөлдөгч нараа маш сайн судлах хэрэгтэй. Ижил стратеги групп гэдэг маань ижил арга замаар, арга барилаар үйл ажиллагаа явуулж байгаа ийм пүүсүүдийг нийлүүлээд ижил стратеги групп гэж хэлдэг. За дараа нь бас зорилтуудыг харах хэрэгтэй байна. Ямар зорилтууд дэвшүүлж чинь тэр нь ямар үр дүнд хүрээд байна гэдгийг харгалзаж үзэх хэрэгтэй. Дан ганц зүгээр дэвшүүлж байгаа зорилтыг хараад энэ өрсөлдөгч нар маань ийм хүчтэй үйлдэл үзүүлэх гэж явандаа ийм хүнд байдал нөхцөл байдал үүсч магадгүй гэж ойлгож болохгүй. Хэдийгээр зорилтууд дэвшүүлдэгч тухайн зорилтууд нь ямар үр дүнтэй хэрэгжсэн бэ гэдгийг харгалзаж үзэх хэрэгтэй байна. За дараа нь өрсөлдөгчдийн давуу болон сул талыг тодорхойлох хэрэгтэй. За жишээ нь давуу болон сул талыг тодорхойлохдоо бид нар зах зээл эзлэх хуваар нь тодорхойлж болно. Зах зээл эзлэх хувь гэдэг бол салбарын борлуулалтын орлогыг пүүсийн борлуулалтын орлогод харьцуулсан харьцаа. За нэг үгээр хэлэх юм бол нийт бялууны маань хэдэн хувийг тухайн пүүс эзэмшиж байгаа вэ, идж байгаа вэ гэдгийг зах зээл эзлэх хувь гэж ойлгоно. За зах зээл эзлэх хувиас гадна санаанд эзлэх хувийг бид нар бас харгалзаж үзэх ёстой. Санаанд эзлэх хувь гэдэг маань салбарын компаниудаас хамгийн түрүүнд хэрэглэгчний санаанд бууж байгаа team компаниг бид нар санаанд эзлэх хувь өндөртэй пүүс гэж хэлдэг. За магадгүй бид нар хүмүүсээс очиад хамгийн түрүүнд санаанд чи орж байгаа банк юу вэ гэж хэлэхэд хүн болгон хаан банк гэж хэлэх. Яагаад гэвэл хаан банкны сурталчилгаа өдөр болгон явдаг, хаан банкны салбар хаасаагүй байдаг. Тийм учраас хаан банк өөрөө санаанд эзлэх хувь өндөртэй. За гуравт нь бид нар сэтгэл эзлэх хуваар нь тодорхойлж болно. Сэтгэл эзлэх хувь гэдэг маань салбарын компаниудаас хэрэглэгч худалдаа авахар зэхэж буй аль эсвэл ердөөсөө шилдэг гэж бодож байгаа тийм компаниудыг сэтгэл эзлэх хувь өндөртэй гэж хэлдэг. Хэдийгээр тухайн хүн хаан банкаар үйлчлүүлдэгч гэсэндээ хамгийн сайн банкыг худалдаа хөгжлийн банк гэж боддог байх юм бол энэ маань худалдаа хөгжлийн банк сэтгэл эзлэх хувь өндөртэй байна гэж ойлгож болох нь байна. За ингээд өрсөлдөгчийн шинжилгээ хийхээр мэдээж мэдээлэл шаардлагатай болдог. Дийлэнх манай маркетерууд өрсөлдөгчийн шинжилгээ хийхээр энэ янз бүрийн ингээд мэдээлэл хулгайлж аваад тэрэн дээрээ дүн шинжилгээ хийх юмаа гэж ойлгодог. Тэгээ өрсөлдөгчийн шинжилгээнд дээр гол нь мэдээлэл хулгайлахтай биш. Ердөөсөө л тэдний хийж байгаа, хэрэгжүүлж байгаа маркетингийн үйл ажиллагаануудыг ажиглаад таамаглахад хангалттай. Яагаад гэвэл маркетингийн үйл ажиллагаа бидний нүдэнд ил байдаг. Өрсөлдөгч нар маань хийж байгаа алхмууд бидний нүдэнд ил байдаг. Тийм учраас бид нэр өрсөлдөгчийн шинжилгээ хийхэд заавал тэр дотоод нууц мэдээлэл рүү биш, зүгээр л олон нийтэд ил болгож байгаа тийм мэдээллүүдийг нь судлаад хараад байхад хангалттай байна. За ер нь бол өрсөлдөгч чинь чиний дайсан ч биш, нөхөрч биш. Та хоёр өрдөөсөө нэг бүсгүй сэтгэл алдарсан хоёр залуу. Тэгэхээр мэдээж зөв өрсөлдөе гэж бодож байгаа бол нөгөө залууга цохиод унахтай гол нь биш, бүсгүйхэн буюу нөгөө хэрэглэгчийн сэтгэл зүрхийг татахтай гол нь юм шүү гэдгийг маш сайн анхаарах ёстой байна. Hello, I'm Steve Jobs and I'm a Mac. Hi, I'm Bill Gates and I'm a PC. Whoa, what you working on, Bill? Oh, this is Vista. It's my new operating system. It sucks! You suck! I'm cool and you're a pathetic old man! Hey! iPhone, bitch! Ah! Noogies! Stop it! Noogies for the nerds! За ингээд дараагийн сэдв рүү оръё. Өрсөлдөөний стратеги тодорхойлох. Өрсөлдөх явцад бид нар ямар стратегиудыг тодорхойлж гаргаж ирж болох вэ гэдгийг энэхүү дэд сэдвээр авч үзэх юм аа. Өрсөлдөөний стратегийг тодорхойлохдоо зах зээл эзлэх хувь хэмжээнээс нь хамааруулаад гаргаж ирж болдог. За жишээ нь тухайн зах зээл дээр тэргүүлэгч пүүс гэж байдаг. За тэмцэгч пүүс гэж бас байдаг. Дагалдагч пүүс гэж бас байдаг. За суул орон зай эзэмшигч пүүс гэж бас байдаг бахнэ. Тэгэхээр ямар пүүс вэ гэдгээс хамааруулаад баримталж байгаа стратегиуд нь олон янз байх шээ. За жишээ нь тэргүүлэгчдийн стратегийг аваад үзэх юм бол нийт зах зээлийн эрэлтийг нэмэгдүүлэх. Өөрөөр хэлбэл тэргүүлэгч пүүс маань зах зээлийг хэмжээнийх нь хувьд тэлэх сонирхол их байдаг бахнэ. Шинэ хэрэглэгчдийг татах, илүү их хэрэглээтэй болгох. За хоёрдугаар тэргүүлэгчд маань зах зээл эзлэх хуваа хамгаалах. Яагаад гэвэл нэгэнтээ зах зээл тэргүүлэгч болчихсон тодорхой хэмжээний байр суурь эзэлчихсэн учраас түүнийг хамгаалах сонирхол их байдаг. За ингийн тулд илүү өндөр гүйцэтгэлтэй байх, аль эсвэл хуваарлтын сувгийн хувьд их өргөн, тархмал хуваарлтын сувгаар үйлчлэх, хамгийн сайн үйлчлэгээ үзүүлэх, маш олон нэр төрлийн бараг зах зээл дээр санал болгох, санхүүгийн төлбөр тооцоо хийх нөхцөлийг нь илүү сайжруулах, илүү уян хатан болгох зэрэг зах зээл эзлэх хуваа хамгаалах маягаар өрсөлдөөний стратеги боловсруулж болно. За гуравт нь зах зээл эзлэх хуваа довтлогон болон хамгаалтын байдлаар хадгалж болох нэ. За дөрөвт нь ашигт ажиллагаагаа сайжруулад зах зээл эзлэх хуваа нэмэгдүүлэх ийм үндсэн стратегиуд байж болно.
За үүнээс бүгдээрээ энэ зах зээл эзлэх хувиа довтлогоо болон хамгаалтын байдлаар хадгалах 3 дахь стратегийг илүү наривчилж авч үзье. Тэгэхээр зах зээл эзлэх хувиа довтлогоо болон хамгаалтын байдлаар хадгалахад 2 янзын зүйл байгаа. Нэгдүгээр довтлогч тал байгаа, хоёрдугаар хамгаалагч тал байгаа. Өөрөөр хэлбэл хамгаалагч тал маань тэргүүлэгч бүс, довтлогч тал маань за магадгүй тэмцэгч юм уу, аль эсвэл бусад төрлийн бүсүүд байгаа. Тэгэхээр нэгдүгээр хамгаалагч тал байр суурь хамгаалж байна. Өнөөдөр байгаа байр суурь хамгаалж байна. Аль эсвэл жигүүрийн буюу сул талуудаа хамгаалж байна. Сул талуудаа. Жишээ нь үн өндөр байх юм бол үнэ буулгадаг, хуваарлтын сувг нь бага байх юм бол тэрийг нэмдэг, үйлчилгээ муу байх юм бол тэрийг сайжруулад эхлэх юм бол энэ маань жигүүрийн хамгаалт байна. За хумх 2 3 дугаарт нь төрүүлж эзэлж авч болно. Төрүүлж эзэлж авч. Өөрөөр хэлбэл довтлогчийн довтлоогүй байгаа тухайн зах зээлийн сегмент юм уу, аль эсвэл тэр бараа үйлчилгээг урьдчилаад төрүүлээд эзлээд авах юм бол энэ маань хамгаалахдаа төрүүлж эзэлж авахаар хамгаалж байна гэж үзэх юм. За дөрөвдүгüүрт нь сөрөг довтлого. Өөрөөр хэлбэл довтлсон тал руу нь буцаагаад эргээгээд довтлох. За жишээ нь довтлогч тал маань үнээрээ довтлох юм бол бид нэр эргүүлээд үнээр нь довтолдог. Идэвхжүүлэлтээр довтлох юм бол эргүүлээд идэвхжүүлэлтээр нь довтолдог ч гэдэг. За тав дахь нь бол хөдөлгөөнд хамгаалт байгаа. Өөрөөр хэлбэл боломжит чиглэлүүдийг урьдчилж тодорхойлоод түүн дээр нь хамгаалтуудаа урьдчилаад гаргаад ирэх. За магадгүй үн рүү дайрч болохын, идэвхжүүлэлт рүү дайрч болохын гэх юм бол энэ маань хөдөлгөөнд хамгаалт болох юм. За 6-аад нь хумх хамгаалт байгаа. Хамгаалагч талгаа юу нөгөө тэргүүлэгч бүс маань өөрийнхөө үр ашиггүй тийм барааны нэгжүүд, тийм салбаруудаа багасгаад, ургацаа хураагаад өөрийнхөө давуу тал руу гол хүчийг аяж явах юм бол үнийг хумх хамгаалт гэж хэлдэг байна. Гэхдээ бид нэг зүйлийг сайн мэдэх ёстой. Компаниуд томрох тусмаа хөдөлгөөн болох шийдвэр гаргалт нь удаан болдог. Ийм учраас компаниг аль болох томорсон ч гэсэндээ уян хатан байлгах, хөдөлгөөн хурдантай байлгах, зах зээлд хариу үйлдэл үзүүлэхэд хурдан байлгахад пүүсийн удирдлагууд анхаарч байх ёстой байна. За хоёр дахь төрлийн пүүсүүд бол тэмцэгч пүүсүүд байна. Тэмцэгч пүүсүүд өрсөлдөөний ямар стратеги тодорхойлж болох вэ? Тэгэхээр тэмцэгч пүүсүүд нэгдүгээр довтлогооны стратеги хэрэгжүүлэхдээ довтлох пүүсээ сонгох хэрэгтэй. За тэргүүлэгч пүүсүүд рүү довтолж болно. Өөрөөр хэлбэл тэргүүлэгч нар руу тодорхой хэмжээний хүч хөрөнгө хаяа довтолж болно. Аль эсвэл өөртөө ижил хэмжээний тийм пүүсүүд рүү довтолж болно. Аль эсвэл орон нутгийн жижиг пүүсүүд рүү довтолж болно. Ямар пүүс рүү довтолох вэ гэдгийг шийдсэн бол хоёрт нь довтлогооны стратеги сонгох хэрэгтэй. За фронтын довтлогоо буюу бүх хүчээрээ довтолж болно. Жигүүрийн довтлогоо буюу аль сул тал руу довтолж болно. За бүслэх буюу одоо зах зээлийн их хэсгээс тастаж явж болно. Тойрч довтолж болно. Парцааны дайн хийж болно. За энэ талаар бүр илүү наривчилж үзье. Фронтын довтлогоо. Хангалттай хүч хуримтлагдсан тохиолдолд өрсөлдөгчийн хүчтэй тал руу довтлоод эхэлж явах юм бол үнийг фронтын довтлогоо гэж хэлдэг. За бидний сайн мэдэх Tiger брэнд, Borgo брэнд рүү довтлсон довтлогоо бол фронтын довтлогоо гэсэн ангиллал руу орж таарах. За хоёр дахь нь жигүүрийн довтлогоо. Өрсөлдөгчийн сул тал руу довтлоод эхлэх юм бол үнийг жигүүрийн довтлогоо гэж хэлж байгаа. За G-Mobile корпорац анх зах зээлд нэвтрэхдээ өрсөлдөгчийн сул тал буюу нөгөө сүлжээ нээгдээгүү хөдөө орон нутаг за төдийлөн одоо байгууллагын үйлчлэгээ хүрээгүй байсан төрийн байгууллагуудын зах зээл рүү гараад ирсэн. Тэгэхээр энэ маань жигүүрийн довтлогоо болж байна. За бүсэлж довтлох буюу аль болох их өндөр өгөөчтэй байгаа тийм зах зээлийн сегмент рүү довтлож явах юм бол үүнийг бүсэлж довтлох гэж хэлдэг. За жишээ нь одоо бидний мэдэх Skytel D20. Skytel D20 бол Mobicom корпорацийн оюутны зах зээлээс үндсэндээ бүсэлж довтлох маягаар тэр оюутны залуучуудын гэсэн тэр сегментийг авсан ба. За тойрч довтлох буюу довтлогооны шууд бус арга. Шууд бус арга гэдэг маань шинэ технологиг үсрэлт хийх, аль эсвэл өөр бүтээгдэхүүн үйлдвэрлэх, аль эсвэл одоо бэлтгэн нийлүүлэгчийг эзэмшигч гэдэг юм. Шууд тулахгүйгээр довтлож байгаа хэлбэрийг хэлдэг байна. За жишээ нь глобал жишээнээр гэх юм бол Honda автомашины компани бол хос хөдөлгүүртэй машины технологиг маш хурдан хөгжүүлээд тийм чиглэлийн машинуудыг гаргаад ирж байгаа нь нөгөө бусад өрсөлдөгч нартай үндсэндээ тойрч довтлох хэлбэр байна. За дараагийн нэг довтлогооны хэлбэр бол парцааны дайн. Парцааны дайн гэдэг нь бага зардлаар дундаа засварлагтаар довтлох өгөөд өрсөлдөгч нараа зүрх хөхүүлэх амар заяаг нь үзүүлэхгүй байна. It wasn't easy.
За довтлогооны бас бусад стратегиуд өөрөөр хэлбэл тэмцэгч нар маань яаж довтлож болох вэ гэхээр за үнийн хөнгөлтөөр үнээр довтлож болно. Аль эсвэл дундаж болно доогуур чанартай барааг нийлүүлээд довтлож болно. Аль эсвэл нэр хүндтэй өндөр чанартай бараагаар довтлож болно. За илүү сонголтыг буюу илүү олон өргөн нэр төрлийг бүрдүүлж болно. Бүтээгдэхүүндээ шинжилэлт хийж болно. Үйлчилгээгээ сайжруулаад довтлож болно. Шинэ хуваарлтын сувг буюу илүү үр ашигтай, илүү хялбархан худалдаж авах тийм хуваарлтын сувгийг бүрдүүлж болно. Үйлдвэрлэлийн зардлыг бууруулад өртгөөрөө давмгаалж довтлож болно. Аль эсвэл маш хүчтэй идэвхжүүлэлтийн компанид ажил өргөнүүлж болно. Тэгэхээр тэмцэгчдэд бол маш олон янзын довтлогооны стратегиуд байж болох нь. За 3 дахь төрлийн бүс бол дагалдагчдын стратеги. Дагалдагч нар яах вэ? Дагалдагч нарын үндсэндээ нэг 3 янзын дагалдах хэлбэр байж болно. Нэгдүгээр ойрхон дагалдах байж болно. Тэргүүлэгчдийн бараа, сав баглаа бод, маркетингийн холцог бараг ялгаагүй дагалдаад эхлэх юм бол энэ маань ойрхон дагалдах хэлбэр байгаа. За дараа нь зайнаас дагалдах хэлбэр байж болно. Зарим амжилттай холцыг нь дагаж дүүрээгээд за үлдсэнийг нь өөрөө өгөхөөр. За аль эсвэл дасан зохицуулах гэж. Өөрсдийн зах зээлийн онцлог тохируулаад өөрчлөлт хөгжүүлээд ирэх юм бол үнийг дасан зохицуулах гэж. За дөрөвт нь бол хуулбарлах буюу яг л бараа үйлчлэгийн тэр чиг дээр нь хуулбарлаад за энэ бол одоо нөгөө хятадын бараа үйлдвэрлэгч нар бол үндсэндээ хуулбарлах ийм үйл ажиллагааг явуулж байгаа байна. За дөрөв дэх төрлийн бүс бол сул орон зай эзэмшигч. Сул орон зай эзэмшигч нарын стратеги тодорхойлохын тулд бид нар сул орон зай гэж юу вэ гэдгийг мэдэж явах хэрэгтэй. Тэгэхээр сул орон зай гэдэг бол том бүсүүдийн анхаарал хандуулаагүй, сонирхлыг нь татаагүй тийм зах зээлийн жижиг хэсгийг сул орон зай гэж. Ямар ч том бүс тодорхой зах зээл дээр сул орон зай үлдээсэн байдаг. Тухайн сул орон зай дээр мэдээж тодорхой шалгуур байх хэрэгтэй. Тухайн жижиг компани ашигтай ажиллах боломжтой, нөгөө сул орон зай цаашдаа бас өсөх. За тэгээд нэг фактор томчуудын анхаарлыг татгааргүй байх юм бол үүнийг сул орон зай гэж хэлдэг байна. Сул орон зай эзэмшигчдийн стратеги нь дараах байдлаар байж болно. Хэрэглэгчээрээ төрүүлж болно. Жишээ нь зөвхөн том хэрэглэгч нарт зориулсан, зөвхөн эмэгтэй хэрэглэгч нарт зориулсан, зөвхөн эрэгтэй хэрэглэгч нарт зориулсан ч гэдэг юм. Ингээд ирэх юм бол энэ маань хэрэглэгчээрээ төрүүлж өгөх. Аль эсвэл хэрэглэгчдийн хэмжээгээрээ төрүүлж байж болно. За аль эсвэл тусгай хэрэглэгчд буюу тусгай хэрэгцээтэй тийм хэрэглэгчтэй төлөвлөж болно. Аль эсвэл газар зүйн бүснүүд өөрөөр хэлбэл том зах зээл дээр үйл ажиллагаа явуулгүй зөвхөн жижиг бүснүүд дээр явуулж болно. Аль эсвэл тодорхой бараа үйлчлэгээр төрөлжиж болно. Аль эсвэл бүтээгдэхүүнийг шин чанараар төрөлжөөд эхлэх юм бол энийг сул орон зай эзэмших гэж хэлэх нь. За үн чанараараа бас төрөлжиж болно. Үйлчлэгээр төрөлжиж болно. Хуваарлтын сувгаараа төрөлжиж болно. Тэгэхээр ердөөсөө сул орон зай эзэмшигч нарын гол стратеги бол төрөлжих. Төрөлжих гэдэг маань нөгөө сул орон зай руугаа илүү анхаарлаа хандуулах гэж ойлгож болох нь байна. За бид нэр өрсөлдөөнөөс ердөөсөө айх хэрэггүй. Өрсөлдөж ижил маркетинг хөгжин, хэрэглэгчин сэтгэл ханамжтай байна, илүү өндөр үр ашигтай байна гэдгийг ойлгох хэрэгтэй байна. За ингээд дөрөвдүгээр сэдв рүү оръё. Өрсөлдөөнд хандах бүсүүдийн хандлага. Тэгэхээр өрсөлдөөнд хандж байгаа бүсүүдийн хандлага бол нэг үндсэн хоёр янз байдаг. За зарим компаниуд бол өрсөлдөөнийг үл хайхын хэрэглэгчтэй чиглэсэн компани байдаг. За аль эсвэл өрсөлдөөн чиглэсэн ийм компани байдаг байна. Орчин үед бол мэдээж өрсөлдөөнд төдийлөн пүүсүүд анхаарлаа хандуулахаа болсон байгаа. Яагаад гэвэл өрсөлдөөнд хит их анхаарлаа хандуулснаас болоод компаниуд хий хардах буюу параноид өвчин тусдаг. Параноид өвчин туссан компани бол өөрсдөө юм хийдгүү, өрсөлдөгчөө хараад өрсөлдөөнийг хараад байж идэг. Яг л өрсөлдөгчдөө тохируулсан тийм л үйл ажиллагаа явуулаад байдаг ийм хүндрэл бэрхшээл бий болдог байна. За ер нь бол зөвхөн маркетингийн өрсөлдөөнийг спортын төрлүүдээс харьцуулах юм бол Fox-тэй гэхэлсээ илүүтэйгээр марафон гүйлттэй төстэй байдаг. Маш олон өрсөлдөгч нар байгаа. Чи Fox шиг нэг өрсөлдөгчийг цохоод унагчаад дараа нь дахиад өрсөлдөгч гарч ирэхгүй гэж баталгаа байхгүй.
Тийм учраас өрсөлдөгчөө биш өөрөө өөрийгөө буюу тэр барианд л хүрч очих ёстой байх нэ.